Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт агаарын бохирдолд хамгийн том нөлөө үзүүлэгч автомашиныг багасгахын тулд дэлхийн улс орнууд хорт тоосонцор ихээр ялгаруулдаг дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах, хориглох, байгаль орчинд ээлтэй цахилгаан хос хөдөлгүүрт тээврийн хэрэгслийг түлхүү үйлдвэрлэх зэрэг олон төрлийн арга хэмжээ авч байна. Мөн автомашин үйлдвэрлэгчид хөнгөн цагаан болон карбоноос гаргасан утсыг үйлдвэрлэлдээ ашигласнаар шатахуун зарцуулалтыг илүү үр ашигтай болгоно хэмээн үзэж байсан юм. Гэвч эдгээр материалыг хийхэд одоогийн хоттой харьцуулахад 5 дахин их эрчим хүч шаардагддаг. Өөрөөр хэлбэл жолоодох явцад хэмнэн гэж үзсэн эрчим хүчээ үйлдвэрлэлийн шатанд зарцуулж байна гэсэн үг юм. Харин саяхан Голландын Эйндховен технологийн их сургуулийн оюутнууд майланг болон чихрийн нишингээс гарган авсан материалаар Лина хэмээх автомашин бүтээжээ. Энэхүү машины явах иданг их бие болон дотор заслыг майлангийн гаралтай давирхаанаас гарган авсан материал болон чихрийн нишингээс бүтсэн биопластиктай хослуулан гарган авсан бат бөх чанар болон жингийн харьцааны хувьд хуванцар шилтэй адил материалаар хийжээ. Харин одоогоор дугуйнууд болон түүний залах идангийг хийх биоматериал хараахан гарган аваагүй байгаа юм. Энэхүү тусгай материалаар хийсэн автомашины жин нь 310 кг бөгөөд цагт 80 км хүртэл хурдлах чадвартай. Байгалийн гаралтай материал ашиглаж байгаа нь цахилгаан хөдөлгүүрийг илүү үр ашигтай болгож үйлдвэрлэлийн явцад зарцуулагдах эрчим хүчийг хэмнэнэ гэж үзэж байна. Энэ машинд Нидерландын автомашины эрх бүхий байгууллагаас замын гэрчилгээ олгон баталгаажуулсан боловч давирхаан материал даралтыг хэрхэн тэсвэрлэх чадварыг шалгахын тулд дахин туршилт хийх шаардлагатай байгаа ажээ. Бусад үйлдвэрлэгчид ч мөн автомашиныг өөр материал ашиглан хийхээр туршилт явуулсаар байгаа бөгөөд Япон эрдэмтэд модны эд дээр туршилт хийж байгаа бол Ford машины эд ангиудаа хулс ашиглах болсон төслөө саяхан танилцуулсан билээ.